Иргэд гэрийн тэжээвэр амьтан буюу нохоогоо зориултын хамгаалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол Багнуур дүүргийн хэмжээнд цөмгөө гарч байна. Хэрэв таны нохой хэн нэгний биед хөнгөн болон хүнд хохирол учруулсан бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх үндслэл болно. Тухайлбал Багнуур дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ 2024 оны байдлаар нохой тазуулсны улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд 10 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь иргэд гэрийн тэжээвэр амьтан буюу нохойндоо хошуувч, хүзүүвч зэрэг эд зүйл хэрэглэхгүйтэй холбоотой байна. Ийм иргэн та гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрийн тэжээвэр амьтан буюу нохойндоо зориултын хамгаалтын хэрэгсэл хэрэглэж хараа хяналттай байлгахыг Багнуур дүүргийн прокурорын газраас уриалж байна.